хэл шинжлэлийн ухааны ийм томчууд гэж одоо ярьдаг да. Ийм эрхэм хүмүүстэй уулзахлаараа жоо имэдэг. Яагаад гэвэл нөгөө нийгмийн шин чанартай асуулт за тэгээд нөгөө үг хэлэн дээр нас цензурт хийж гэдэг юм ийм болгоомжс байгаад байдаг. Өнөр оюун багштай баярлалаа. Би өнөр оюун багшигаа бол мэднэ. Телевизэд байхасаа л мэднэ. Тэгээд телевизэд байхдаа санаас би ярьцлага авдаг байсан. Тэгээд та мэдсэн л байх. Энэ салбартаа их олон жил үр хөвгөлд ажиллаж байгаа хүмүүстэй уулзахлаар подкаст гэж юу гэсэн ч үгүй ингээд ингэдэг. Тэгэхээр нөгөө подкаст гэхээр би нөгөө телевизийн сүлжээ нэвтрүүлэг биш яг энэ одоо сошиал сувгуудаар цацдаг учраас подкаст гэдэг аягүй төлхөө ингээд бариад яваад байна. Энийг та бас ойлгоно нийцээ. Сонин подкастын энэ удаагийн урилгыг хүлээн авсан эрхэм багш Гавьяат ардын багш танд сонин подкастын нийт үзэгчдийнхээ өмнөөс одоо гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Одоо энэ подкастаар одоо хүрэлцээрч надад ярилцлага гэж одоо ингэж явсан явдалтай баярлалаа. За баярлалаа. Та минь сайхан үйлчиж байна уу? Улирсан он буюу одоо энэ 2024 он маань өнөр оюун багшийн маань хувьд ирнэ хэрхэн сайхан үр бүтээлтэй он байв. Сонин гэдэг нэртэй учраас шинэ сонин бүтээлүүдээсээ бас манай үзэгчдэд танилцуулбал 2024 он гэдэг бол над шиг одоо ингээд Монгол Улсын боловсролын их сургуульд нэг 54 жил одоо энэ эрдэм соёл түгээж байгаа надад бол бас өгөөжтэй сайхан жил болсон. Өгөөжтэй сайхан жил болсон гэдгийн учир бол за би энэ Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн гэж одоо энэ байгуулж Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний их төв болсон ийм сайхан газар зөвлөх багшаар одоо зөвлөх профессороор ажиллаж байгаа явдалтай их туйлын баяртай байгаа. За миний одоо энэ яг 2024 онд хийсэн үйлс бол сургалтаас гадна бол эрдэм шинжилгээний ажилд бас нэлээд өгөөжтэй юм сайхан жил болж байна. Яагаад жил болж байгаа нөхдөд зэрэг би өөрөө бас баят хүн баятын ам аюулгүй судлалын одоо экспедицээр би бас одоо нутагтаа төрсөн нутагтаа одоо очиж бас эрдэм судлалын ажил хийж судалгааны ажил хийж яваад ирлээ. За амын түүнээс гадна бол энэ ерөнхий боловсролын дунд сургуулийн энэ академик үгийн сангийн сурахчиг сургалтын хөтөлбөрт туссан академик үгийн сангийн том төсөл одоо хэрэгжүүлж тэрнийг одоо ахалж ажиллаа. Энэ бол одоо маш их чухал ажил. Тийм ээ. Гэх мэтчлэн одоо тэгээд эрдэм өгөөжтэй сайхан жил болсон доо. Бүтээлүүдээс ялангуяа одоо монгол хэл бичгийн судлал гэдэг энэ бүтээлээ манай үзэгчдэд танилцуулж болох уу? Ерөнхийдөө бас энэ профессор Эрдмийн чуулганаас эрхлэн гаргадаг цуврал бүтээл гэж ойлгосон зөв үү? За тэгэхээр энэ Монгол Улсын боловсролын их сургууль бол олон улсын монгол судлалын одоо ялангуяа Монгол Улсын монгол судлалын төв нэг төв. За яг одоо 51 оноос гадна бол манай сургуулийн яг өнөөдрийн бүрэлдэхүүнд бол 100 гаруй жилийн төвхтэй багшийн сургууль гэж байгаа. Тэгээд энэ одоо эрдэм их уурхад бол профессор гэдэг энэ ихтэй сургуулийн сургалт эрдэм шинжилгээ хөтөлж явдаг юм сайхан эрдэмийн сайхан цол байдгийг 2019 оноос хойш бид бол энэ миний одоо би санаачилж одоо профессор эрдэмийн жуулган гэж профессор цолтой хүмүүсийн эрдэм шинжилгээний өгүүлбэрүүдийг эмэгтгэж ийм цувралаар гаргаж байгаа. Одоо энэ эхний 7 цуврал гарч байгаа. Тэгээд нэг цувралд нь бол миний бүтээл. Яагаад вэ энийг одоо эрдэм чуулганд бол зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлбэрүүдийг өгүүлэл гэдэг бол олддоггүй. Энд одоо байдаг. Тийм учраас бол энэ нэг одоо хавцсанд нэг одоо ном болгож ингэж чуулган болгож ингэж хэвлүүлээд одоо анхны 7 цуврал гарч байна. Тэгээд цаашдаа энэ бол профессор болгоны одоо эрдэмийн чуулган гарах юм. За яг үгүй тэрнээс гадна бол яг би одоо бас Монгол Улсын боловсролын их сургуульд 50 хэдэн жил ажиллахдаа сүүлийн үед бол тоо гэхээс илүү гэр зэрэг чанартай вэ гэдгийг бол хүмүүст гэр зэрэг хүрч яах вэ гэдгээр л шалгуур хийн штэ. Тэгээд энэ бүтээлүүд одоо хийсэн. За тэгээд бас шав нартайгаа хамтраад одоо бас нэлээд хэд хэдэн бүтээл хийлээ. Тэгээд одоо энэ өгөөжтэй сайхан жил өнгөрч байна. Одоо 2025 он гэдэг бол бас их сайхан жил болно гэдэгт бол ялангуяа эрдэм судлалын одоо ийм сайхан өргөөнд насаа барж байгаа над шиг хүнд бол их сайхан одоо ирээдүй харагдаж байна. Өнгөрсөн 2024 онд бол хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж одоо байгуулагдаад
20 жилийн байгаа хэлээ бид. Энэ хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг бол их хэл, өв хэлээ хадгалж хамгаалахад бол маш их чухал үүрэгтэй. Төр засгаас явуулж байгаа бодлогыг одоо хэрэгжүүлдэг юм сайхан байгууллага. Энэ байгууллагад одоо анх байгуулагдсан цагаас нь хойш би одоо ажиллаж байгаа. Тэгээд одоо ойгоо тэмдэглэсэн. Ой тэмдэглэн гэдэг нь бол их гол чухал биш. Энэ ойн 20 жилийн хугацаанд бол хэлний бодлогын үндэсний зөвлөл юу хийж ямар одоо өрөөгөөж өгөө гэдэг нь бол чухал байна. Тийм учраас одоо сайхан жил бас болсонд бол би дөрөвчийн асуултанд ч бас давхар хариулъя. 2025 оны 1-р сарын 1-ээс нэг чухал зүйл мөрдөж эхэлсэн тийм ээ. Төрийн албан иргэгийг кирилл болон үндэсний бичгээр мөрдөж эхлэх энэ. Энд бол танаа одоо таны яриан цайр дүрдэгдсэн монгол хэлний бодлогын зөвлөл их чухал үр гүйцэтгсэн гэж би хувьдаа ойлгоо. Ер нь энэ 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа энэ одоо зүйлийг та ер нь хэрэг зөв зүйтэй гэж үзэж байгаа вэ? Таны үзэл бодлыг сонсох гээд байгаа. Тэгээ нэг чухал асуулт байна. Ягаад үгтэй зэрэг бол ер нь аливаа үндэсний дархлаг дээж өгдөг гол хүчин зүйл бол хэл соёл сэтгэлгээ шүү дээ. Тэг хэл соёл сэтгэлгээг нь бол үеэс үед одоо тээж өгдөг гайхамшигтай одоо харилцааны хэрэглээр бол бичиг үсэг. За монголчууд бол түүхийнхээ туршид нэг 10 гаруй бичиг үсэг хэрэгэлсэн тийм одоо албан ёсны ус мэдээ байдیں۔ Тэгэхээр 10 их олон бичиг үсэг хэрэгэлсэн ардтан бол их ухаантай байдаг гэж би хэлэхээс өмнө монголчууд бол энэ оюуны соёлын одоо энэ бичиг үсгийн соёлын эртний уламжлалтай ардтан. Тэр 10 гаруй хэрэгэлсэн бичиг үсгийн дотроос бол монголчуудын оюуны соёлыг ийм олон жил тээж яваа нэг хоёр чухал бичиг байдیں۔ Нэгдүгээр бичиг нь бол одоо бидний өнөөдөр монгол хэлний тухай хуульд нэрээснээр үндэсний бичиг гэдэг нэртэй болсон. Одоо бид бол монгол бичиг гэдгээр нь бүх нийтэд бол мэднэ те. Тэгээд 2015 онд батлагдсан монгол хэлний тухай хуулинд хуулийн 7 дугаар 7-гийн 2 дугаар заалтанд зохих одоо бэлтгэл хангасны үндсэн дээр 2025 оны 1 сарын 1-ээс эхлэж төрийн албан хэргийг энэ чинь бүгдийг биш шүү дээ бас. Тий. Үе шаттайгаар одоо монгол бичгийг бол бас түгээж дэлгэрүүлэхийн тулд 2025 оны 1 сарын 1-ээс төрийн албан хэргийг монгол бичгээр хос бичгээр хөтлөж явуулна гэсэн юм байна. Хос бичиг гэдэгт нь бол нэгдүгээрт нь бол одоо бидний сүүлийн 80 шахам жил хэрэгжилж байгаа кирилл монгол бичиг. Кирилл монгол бичиг бол бидний хэрэгжилсэн бичиг үсгийн дотроос хамгийн олон жил хамгийн одоо их өргөн баялаг оюуны соёлыг бол тээж яваа юм бичиг. Нөгөө нэг нь бол энэ одоо 1000 гаруй жилийн түүхтэй одоо үндэсний бичиг монгол бичиг. Энэ хоёрыг бол монголчууд яагаад өнөөдөр төрийн бодлогынхаа төвшинч гэсэн монгол хүн журам түүргийнхээ төвшинч гэсэн яагаад одоо ингэж хэрэглэх болоогүй л үндэсний монгол бичиг гэдэг бол монголчуудын оюуны соёлын 1000 гаруй жилийн одоо түүхийг таслахгүй авчирсан юм бичиг. Эхэлсэн ажлыг бол ямар ч байсан үр дүнгийн үзэх ёстой. Түүнээс биш бол энэ хүнд байна, хэцүү байна. Энд бол одоо ер нь үндэсний өв соёл гэдэг юмд бид бол бэрхшээл тоочгоос илүү энэний төлөө зүтгэх одоо юм сайхан журам төрхтэй ардтам шүү гэдгийг би энд хэлэх гэсэн. Одоо гараал дэлгүүртээ монгол ном авах гэхдээ зэрэг монгол бичгээр бичсэн ном бол харьцангуй бага байна шүү дээ. Тэгэхээр цаашид бол энэ орчингийг бүрдүүлэх байх гэж ингэж найдаж байна. Энэ бол одоо төр засгаас хүлээхгүй манай одоо хэвлэлийн үйлдвэрч гэсэн одоо энд бол анхаарах байх. Тэгэд ингээд хэрэглээг нь өргөн болгоод монгол хүн болгон өөрийнхөө одоо үндэсний бичгээ хэрэглэх одоо ийм сэтгэл зүйн сайхан одоо орчинтой болоод ирэхэд бол монгол бичиг бол цаашдаа бол монголчуудын оюуны соёлыг агуу их одоо тээж ирсэн одоо тэр мянган жилийнхаа түүхийг хадгална байх л гэж ингэж бодож байгаа. Би монгол бичиг заавал сурах хэрэгтэй юм байна гэдэг бодол хүүхдүүдээс ахуулаад залуучуудад төрж эхлэх нэ. Нөгөө талын 20-30% нь эсэргүүцэж байгаа. Тэр ямар бодол вэ гэхээр хятадсан бодлого, өөр монголдсон бодлого. Яг хизээ бид өнөөдөр үндэсний буюу энэ монгол бичгээр ингэж нэг одоо явж байсан юм бэ. Кирилл монгол бичгээр энэ олон жил явж хаад гэж үзэх нэг хэсэг бүлэг байгаа юм. Эдгээр хүмүүст та юу гэж хандаж хэлэх вэ? Энэ бэрхшээл ярьж байгаа өөр өнцгөөс харж байгаа юм хүмүүсийг бол би үгүйсгэж ах юм алга. Яагаад үгүйсэхгүй байна үгтэй зэрэг бол энэ хүмүүсийн хэлж байгаа юм дотор тэр бэрхшээлийн ямар нэгэн одоо сувг байгаа.
За өвөр Монголд бол өнөөдөр одоо монгол бичгээ хэрэгжилж байгаа одоо монгол бичгийн орчин бол танд бол байна. Энийг бол зүгээр бид бол тэндээс хэрэглэж байгаа яаж байгаа туршлагыг бол ямар нэг хэмжээгээр авах хэрэгтэй. Нөгөө талаар бол үндэсний юм бол монголчуудын оюуны соёлын одоо монголчуудын оюуны соёлыг одоо тээж яваа олон жил тээж яваа үндэсний батлаад дархлаадсан энэ монгол бичгийг бид өөрснөө сурах ёстой шүү гэдэг сэтгэлээр хандаасаа. А сурахын тулд бол ийм харийн үзэл бодолтой холбож ингэж бити одоо буруу талаас нь яриасаа гэж ингэж бодож байна. Харийн гаралтай гэж өөрийнхөө соёлын одоо үнэт өвийг харь хүмүүст харийн одоо бодлогод аваачиж ингэж өгөх бол ямар ч үндэслэл байхгүй. Бид бол бидээ сонс гэж л ингэж бодож байгаа. Гадаад хэлийг шууд 6 настай гасан заах буруу юм а гэдэг шиг монгол бичгийг шууд 6 настай гасан заах тийм боломж байдаггүй. 1990-ад онд бол үндэсний соёл сэтгэлгээ одоо ингэ сэргэж байгаа юм үед бол монгол бичгийг бол нэгдүгээр ангиас заасан, 3 дугаар ангиас нэг зааж үзсэн. Тэгээд сүүлд нь 2025 оны монгол хэлний тухай хуульд 2025 оны монгол хэлний тухай хуульд бол 6 дугаар ангиас нь төгсөлтөн заая гэсэн юм л одоо бодлого барьж байгаа юм л та. Өгжингөө орны олон тоот үндэстнүүдийн хэл соёлын одоо давалгаа бол их хүчтэй болж байгаа энэ үед бол харь хэлийг шүтгэхээс өмнө харь хэл соёлыг шүтгэхээс өмнө үндэснийхээ бичиг соёлыг бол шүтгэх нь бол илүү оновчтой. Тийм учраас бол монгол хэлний тухай хуулинд 5 дугаар анги хүртэл албан ёсон шүү дээ. 5 дугаар анги хүртэл үе 10 нас хүртэл нь монгол хэлнээс өөр хэл битээ үзээч. Яагаад тэгж байгаа юм гэвэл дэлхийн олон одоо орны үндэсний одоо судалгаагаар үзвэл 10 нас хүртэл үндэсний соёл сэтгэлгээ хэлэн дээр нь тулгуурлаж тогтворждаг байхгүй юу? 10 наснаас хойш сурсан одоо гадаад хэл бол харь хэлний нөлөөнд авдагддаг соёл сэтгэлгээнд. Тийм учраас бол бид өнөөдөр албан ёсны сургуулиуд бол ингэж үзэж байна л. Гэтэл одоо сүүлийн үед одоо 3 дугаар ангиас нэг л заана. Хүний үндэсний соёл сэтгэлгээ дархлаажсан үед нь бол харь хэлж заахыг бол хориглох ямар ч үндэслэл байхгүй. Дэлхийд аяарч байгаа учраас бол ер нь бол 10 наснаас хойш бол ямар ч гадаад хэлийг заасан үндэсний соёл сэтгэлгээнээс бол холддог байхгүй. Улсын хэмжээнд одоо бүх сургуулийн хүүхдүүд амарчсан байгаа. Тэгэхээр яг энэ үеэр эзэлтийн ерхий шалгалтаа одоо энэ жил хүүхдүүд бол ингээд бэлтжиж байна л да. Гэтэл за энэ монгол хүчийн шалгалтыг л одоо өгөх хэрэгтэй юм байна. Өндөр оноо авах хэрэгтэй юм байна гэдэг ийм ойлголт бол авчихсан байна ихэнх хүүхдүүд. Хамгийн гол нь яаж бэлтгэх арга барилаа сайн олохгүй байгаа даа. Галигч хийжлэх хэрэгтэй юм уу? Маш сайн бичээд байх хэрэгтэй юм уу гэх. Тэгэхээр тэн дээр та зөвлөгөө өгвөл яаж бэлтгэх хэрэгтэй юм бэ? Монгол бичгээр одоо шалгалт өгөхийн тулд нэгдүгээр бичих дадлага хэрэгтэй. Энийг бол одоо кирилл бичгтэйгээ харьцуулаад кирилл бичгтэй хүн монгол бичгийг одоо яаж бичих вэ гэдэг хоёрыг бол харьцуулаад ингэсэн хүүхэд бол илүү сайн сурдаг. Бүх шалгалт нь бол монгол бичгээр байна гэж ингэж ойлгож болохгүй л дээ. Унших чадварын шалгалт байгаа. Кирилл бичгээрээ зөв бичих юм уу? Монгол бичгээрээ зөв бичих чадварын шалгалт байгаа. Одоо унших чадварын шалгалтын дотор бол одоо тэр уншиж байгаа зүйлийн чинь дотор байгаа одоо хуулийн эзэн гэж нэм байна уу? Тэр хүн юу хийж гэнэ үү? Ямар харьцаатай байна уу? Ер нь бол эхийг унших аргачлал бол манай багш нар бол сайн заах хэрэгтэй. Нийгэмтэй холбоотой асуудал руу оръё. Аймаар гэж байна. Аймар гिचэнгүүтээ аймаар тий. Яана. А тэнгүүтээ юу байна? Түрүүн таны ярианд бас хальт дурдагдлаа. Юу байна? Юмгүй. За эдгээр үгнүүдээс юу байна? Юмгүй гэдэг нь арай багассан. А нөгөө аймар яана гэдэг нь байнга байгаад байгаа. А тэгээ энэ үгнүүд нь одоо яг нэг одоо яг ярианы хэллэгээс гасагдахгүй хэрнээ тийм муу зүйл дээр ерөөсө хэрэглэгдэхгүй. Дандаа тийм сэтгэл хөдлөлийн баярлсан тий маш гайхамшигтай гэж хэлэх зүйлүүд дээр хэрэглэгдээд байна л да. Тэгээ энэ ингээ ерөөсө арилахгүй байгаа. Тэгээ энэ дээр таны бодол ямар байдаг вэ? Хүмүүс хоорондоо харилцахдаа сайн уу, мэндүү гэж харилцдаг Монгол одоо сайхан үг байгаад байгаа. Тэр хай бай гэдэг юм уу? Эсвэл юу байна? Юу байна гэдэг нь бол гуйлгын сэтгэлгээ байхгүй юу? Ийм сэтгэлгээний нөгөөх нь бол юмгүй гэдэг одоо ядуу сэтгэлгээ. Ийм маягаар бол харилцдаг ийм одоо буруу хөвшлийг ер нь бол үүнээс хойш Монгол хүн болгон хэлэндээ бас бодмоор байна. Жишээлбэл нилээд гэдэг үгийг нилээдгүй гэж ярьж. Нилээд гэдэг нь бол олон юм уу одоо нилээд одоо олон гэсэн утгатай шүү дээ.
А гэтэл бол одоо нилээдгөө гэж ярьдаг нилээд гэдэг үгийг буруу хэрэглэдэг одоо тохиолдол маш олон болчихсон нилээдгөө гэдгийг. Одоо нилээдгөө амжилтанд хүрлээ гэвэл бага л амжилт хүрсэн гэсэн санаач. За тэрнээс гадна бол одоо чиний төрөвчин аймаар айгуу гэдэг үг. Энэ бол зөвхөн л одоо уг нь бол сөрөг утгатай үгэнд хэрэглэх ёстой. Аймаар муухай. Тий. Аймаар зэвүүн. Мөн үү? Айгуу одоо юу гэдэг муухай гэх мэтлэн ингэж хэрэглэх ёстой юм. Явсаар байгаад монголчуудын сэтгэлгээнд нөгөөх нь өнөг айгуу гэдэг муу үнэлэмж нь бүх тэмдэг нэрэнд ороод тэгээд айгуу сайхан, айгуу зүгээ гэдэг айгуу гоё гэж аймаар гоё. Энэ бол одоо ингэж хэлэнд тусч байгаа бас нэг тийм өвчнөд. Энийг бол одоо тэгээд задруулахад бас их төвөгтэй. Ягаад төвөгтэй зэрэг бол ярианы хэлэнд бол бичгийн хэлэнд бол энэ ордоггүй. Тийм учраас бичгийн хэлэнд хэрэглэхгүй байх гэдэг. Өөр нэг чухал юм байна. Өнөөдөр монгол хэл гэдэг бол одоо үйл үгээр баялаг хэл. Үйл үг төвтэй хэл байхгүй. Гэтэл манай монгол хэлийг одоо сүүлийн үед ялангуяа Европ зүгийн хэлнүүдийн нөлөө ороод нэршээд үйл үггүй болоод байна. Жишээлбэл одоо зарим одоо юунд сонин дээр гарч байна. Төрөл төглөө гэж ярьдаг хүн одоо байна шүү. Гэвч төрлөө гэдэг сайхан үг байж байгаа чинь төрөл төгөөд гэж. Төрөлт хийгээд гэж ярьж байгаа хүн гол байж. А гэтэл одоо юу гэдэг юм? Худалдан авалт хийлээ гэж. Одоо зүгээр би дэдгүүрээр ороод худалдан авалт хийлээ гэж энгийн ярианд хүртэл зүгээр худалдан хийлээ гэж яриад шүү. Тэгэхээр энэ үйл үггүй болно гэдэг бол хэлний дархлаанд маш их хортой нөлөөтэй. Тийм учраас бол өвдөлт төглөө гэж ярьж шүү. Тийм. Гэвч өвдлөө гэдэг сайхан үг байгаа шүү. За тэр байтугай одоо монгол сэтгэлгээ нь бол холдож байгаа учраас бол нас барах гэдэг үгийг зүгээр 5 хоншуу малдар хүртэл хэрэгжилж байна. Тэмээ нас барлаа гэж. Тэгэхээр тэр одоо зөвхөн хүн дээр ярьдаг юм шүү дээ. Гэх юм тэр чинь бол амьтан дээр бол өөхөх гэдэг үг л хэрэглэн шүү. За тэрнээс гадна бол энгийн ярианд бол одоо өөрснийгөө өндөртэй бод энэ дээд найруулгын үгийг өөрсөнтэй хэрэгжилж байна шүү. Би мэдлэлч гэж шиг тийм үү? Чи мэдлэх гэдэг чинь бол арай жоохон өөр юм шүү. Би төрсөн, төдөн онд төрсөн гэд. Би төдөн онд мэдлсэн гэж ярьж байна. Би тэгж айлтгаад гэж ингэж ярьж байна. Гэж айлтах гэдэг үг чинь бол тэр дээдс ярьдаг, дээд найруулгын үг байхгүй. Би бол мессеж гэдэг үгэнд дургүй. Богн зурус байхгүй юу? Зурус. Энэ зурусыг бол яг монголоор кириллээр ядаж латинаар бичгээ байлж байгаа. Энэ кирилл монгол хоёр бичгээр бичээж. Байн гэдэг үгийг бичтэй гэдэг нэг дунд сургуулийн хөөгтөөс байсан чинь би наа гэж бичиж байгаа байхгүй. Ягаад бүтнээр нь бичээч гэхдээ зэрэг бүтнээр нь яаж бичдэг лээ даа гэсэн тэр гэдэг. Эн чинь бол яг хөө гэдэг зэрэг бүх нийтийн цахим хэрэглээ гэдэг бол зөвхөн хоёр хүний харилцаа биш. Энэ бол бүх нийтэд нөлөөлдөг учраас цахим хэрэглээг бол их анхаармаар болцсон байна шүү гэдэг юм бас би гэлмээр байна. Тэр маар мэрийг ч одоо монголчууд одоо маш бүдүүлэг хэрэгжилж байгаа. Жишээлбэл таныг урт наслаасаа гэж би хүсмээр байна гэж. Урт наслаасаа л гэдэг хэлчих юмыг л тэгмээр байна гэл ингээл. Маар мэр чинь бол хэлж чадахгүй байгаа үг байхгүй юу? Цаана. Одоо сайн сайхныг хүсмээр байна гэж. Тийм. Хүсэж гинүү тэр хүн. Хэлж чадахгүй байгаа байхгүй юу? Уг нь монголчууд бол сайн сайхныг хүсээл гэж хэлж байгаа шүү дээ. Увс аймгийн Наран болог суманд 2 ботох мэдлэлээ гэж ярьж байна. 2 ботлого мэдлэхгүй шүү дээ тэр чинь. Ихэр гэдэг үг хэрэгж чадах байлцсан байна шүү. Бүхэл насныхын цахим орчинд байна. Тэгээд энэн дээр тэр аймаар гоё гэж яриад байгаа хүмүүс нь ихэнх нь нөгөө олон нийтэд нөлөөлдөг хүмүүс байгаа. Инфлюенсер ч гэдэг юм уу тий. Тэгээд яг тэр сошиалаар тэр хүүхдүүдэд нөлөөлж гин, өсвөр үеийнхэнд нөлөөлж гин. Тэгээд тэрэн дээр ерөөсөө юугаа авахгүйгээр аймаар гоё. Аймаар гоё өстой үнэхээр аймаар гоё л гэл ингэ яриад байгаа юм л та. Тэгээд айжгаа бол болчихмор л байгаа юм л. Харахгүй л байгаа юм. Аймаар гоё юм бол. Айгуу гоё гэж яриад байгаа. Тий. Амар муухай гэж яриад байна шүү дээ. Тэгээд тэр чинь бол одоо бүр бас тэрнээс гадна бас хэрэглэн дээр би бас нэг ганц нэг зүйл ярих. Энэ олон тооны дагаврыг бол их буруу хэрэгжилж байна. Жишээлбэл олон тооны дагаврыг яга буруу хэрэгжилж байна гэхдээ зэрэг утга зохиолын хэв хэмжээнд бид гэдэг бол яг одоо би гэдгийн олон тоо шүү дээ. Бид одоо ингэлээгээд энэ бол альбом бичих интернет бол ингэж хэрэглэх гэсэн. Гэтэл одоо бид нар гэж ярьдаг бол гэтэл одоо охтууд гэж ярьж байгаа хүн бол би зөв ярьж ял гэж боддог. Ягаад гэвэл зэрэг олон тооны дагаврыг бол илүүцгэргэлж байгаа учраас утга зохиолын хэв хэмжээний хувьд бол буруу.
Магадгүй хэлний хөгжлийн хандлагаар бол 100 жилийн дараа хэдэн зуун жилийн дараа охин гэдэг үг алга болвол охид гэдэг нь ганцтай болоод охтууд гэдэг олонтой болж бас магадгүй 15 оюутнууд гэж ярьж штэ. Монгол хэлэнд бол 15 гэдэг тооны нэр байхад олон тооны нэр байхад оюутан л гэж ярих хэвээр. Уудыг бол илүү зэрэглэж байна да. Энд чинь бол яг англи хэлний нөлөө байхгүй. Одоо 10 ном гэж ярьдаг монголчууд ярьдаг мөртлөө одоо сүүлийн зарим залууч 10 номууд 10 гаруй номууд мөн үү ингэж ярьж болохгүй. Энд чинь бол англи хэлэн дээр 10 books гэж олон талаар хэрэглэх ёстой шүү дээ. Өдөр тутмын сонин захиалж уншдаг хүн ерөөсөө баг өдрийн од шиг болох нэ. Өдөр тутмын сонин захиалж. За тиймтэйгээ холбогдоод нийтлэл, урт нийтлэл, урт бичвэрийг уншихгүй байх хүмүүс. Сошиалд маш богино юмнууд ингээ уншдаг. Тэгэхээр энэ нэр нь ямар муу үр дагавартай вэ? Сөрөг үр дагавар нь. Өнөө сошиал орчинд маш жижиг мэдээллүүд одоо ингээд байдаг учраас хүүхдүүд тэрдүү одоо хандаад шүү дээ. Тийм учраас бол энэ унших чадварыг бол одоо их онцгой анхаарах хэрэгтэй байна. Монголчууд уншихаа болдсон байна. Өнгөрсөн жилийн PISA-гийн одоо шалгалт гэдэг энэ олон улсын тийм унших чадварын шалгалт байдаг. Тэр унших чадварын шалгалтын дээр монголчууд бол их доогуур орлоо л да. Тэр чинь бол юуг харуулж байгаа нөхтэй зэрэг бол юм уншихаа болдсон байдаг холбоотой. Уншихтай бол юмыг ухаарч ойлгож унших чадвар их юм байна. Тэгээс уншаад байл да. Уншаад одоо нэг өнгөрч байна. Дараа нь юу ч энэ дотор юу гарсан бэ гэдгийг бодохгүй байна. Хүүхдийн сонирхлыг татах, хүүхдийн зохиолыг ховор болцсон байна. Би бол нэг дэгж босоод ойлгож байгаа. Насны онцлог тохирсон хүүхдийн одоо уншдаг, залуучуудын уншдаг тийм ном зохиол бол харьцангуй их байх хэрэгтэй. Сүүлийн үед бол манай зохиолчид их хвчлэн шүлэг уншдаг болсон байна. Шүлгийг чинь баг хүн одоо уншиж ойлгоход бол бас хүнд шүү дээ. Тэрэнд орвол богино хэлбэрийн жижиг өгүүлбэрүүд хүүхдийн одоо ёс зүйн хэмжээнд амьдралын одоо юунд нь ашигтай тийм өгүүлбэрүүд бол унших. Тийм их бичих, тийм зохиолчдын тоо бол хэцүү зөөрсөн байна. Тэгээд одоо 2018 онд журмалсан тойл гэж гаргалаа. Зөв бичих төрмийн журмалсан тойл. Энэ зөв бичих төрмийн журмалсан тойл бол одоо бүх нийтийн хэрэглээнд яг барих хэрэгтэй тойл байхгүй юу? Сошиал орчинд тэр одоо богино зурвас бичгтэй ер нь цаашдаа Кирилл Монгол хоёроос өөр Монгол үгийг Кирилл Монгол хоёроос өөрөөр бичдэг. Бичвэл одоо латинаар бичвэл тэр цаашаа явдггүй тийм програм хэрэгтэй болчихсон байна л да. Доор ингээл хүмүүс ингээл комментээр сэтгэл бичдэг шүү дээ. Тэрүүгээр насны ялгаагаа яагаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл альба үеийнхэн ингээд айгу богино латинаар ингээд бичгээр бид залуу үеийнхэн. За 30-аас дээш насныхны чинь хөгшөнд оролцож байгаа шүү дээ. Тэгээд 30-аас дээш насныхан бол ингээд баг үндэсний бичгээр үндэсний хэлээрээ зөв бичиж байгаа бол эдгээр 30-аас дээш насных ингээд шот насны ялгаа гарч. Тийм тэр чинь бол одоо тэгээд тэр чинь сэтгэлгээний тийм зөрөө гарчаад байгаа л да. Тэрэнд бол бид их хэлний хэрэглээнд бол тийм зөрөөг бол аль болохоор баг болгох хэрэгтэй байна. Би өөртөө одоо сошиал орчинд одоо богино зурвас бичтээ. Би бол хэзээ ч үг товчилдог. Би бол одоо хөвтэй харьцажсэн ч бүрнээр нүгийн бүрнээр яагаад өгтэй зэрэг нэг ч гэсэн хүнд бас нөлөөлөөсэй гэж байна. Тэгэхгүй байл да. Одоо ч нь бол англиар латин үсгээр одоо монгол үг хэлээ тэмдэглэж байна. Одоо монголчууд ч тэгсэн мөртлөө монгол үчгээ сурахгүй гэдээ бас яагаад байгаа шүү дээ. Гэхдээ латин үчгээр хэрэглэх, монгол үчгээр хэрэглэх, кирилл үчийг хэрэглэх чинь бол эргэцэн хуультай асуудал шүү дээ. Монгол бичиг бол албан ёсны боловсролын бичиг бол кирилл монгол бичиг. Монгол бичиг хоёр. Латин бичгийг бол эдгээрээс заагаагүй. Гэтэл дандаа латинаар бичээд байна гэдэг чинь өнөөхөл харь хэлний сэтгэлгээ, харийн соёлын сэтгэлгээ чинь орчин үеийн залуучуудад бол их бууж байна. Би бол экэл гэдэг үгэнд бол сүүлийн үед хэрэглэхгүй байгаа. Өв хэл. Одоо дэлхийд хүндрэлтний одоо юунд бол энэ гарч байгаа юунд бол heritage language гэж. Heritage гэдэг нь бол өв гэсэн үг л дээ. Өв хэл, монгол хэл бол монголчуудын хувьд бол өв хэл. Өв гэдэг нь бол өв дээдсээс уламжилж ирсэн гэл нэ. Их хэл гэдэг бол төрөөд анх сурсан хэл. Одоо их хэл нь англи монгол хүмүүстэй байна шүү дээ. Ялангуяа харьцарч байгаа тийм үү? Ийм учраас бол энэ цөөхөн тоотой монголчууд үндэстэн өөрийнхөө бичиг соёлыг хэл бичиг соёлыг өв хэлээ бол хайрлахгүй бол удахгүй монгол үндэстэн мөхөн. Хэлэн л мөхөх юм бол соёл нь давхар нөгчдөг байхгүй. Тийм учраас бол монголчууд
3 сая шүү Монгол улсын иргэн. Тийм учраас Монгол хэл соёлоо журам дүүргийнхээ үүднээс заавал хэрэгэлдэг, заавал сурдаг, өв хэлээ анх эхэлж сурдаг байх хэрэгтэй л гэж ингэж л одоо хэлэх гэдэг л да. Би таныг одоо ардын багш хүн учраас ганцхан боловсролын салбар биш шүү. Ер нь одоо ингээ нийгэмд гэрээсээ гараад алхаж яах гэдэг юм уу, сошиал орчинд ингээ байж байгаа гэдэг юм уу. Танд одоо яг энэ цаг үед сонир санагддаг зүйл юу байдаг вэ? Энэ хаяг реклам энэ Улаанбаатар хот бол дэндүү замбараг болсон. Кирилл Монгол бичгээр хаягтай болоосоо гэж ингэж боддсон би. Энэ бол одоо хардио юм шиг сонир санагддаг ш надад. Гэхдээ танахын хаяга нэг Кирилл юм уу эсвэл Монгол бичгээр болгоод тэгээд бүр англи байгаа бол доотлолт нь бичээч гэдэг ингэж гэсэн чинь. Мөнгө бид бол мөнгө зараад хийсэн юм аа. Ингээд мөнгөөр л эхлэлний хэрэглийг хардаг ийм сайхан ийм одоо сөрөг сэтгэлгээ Монголын ард түмэнд бол байна. Хор нөлөөтэй бусдад нөлөө болохоор санаандгүй ч гэсэн одоо ийм ярэмгүй байна. Жишээлбэл одоо их хурлын зарим гишүүн 1-р ангиас англи хэл заана гэж ингээл эхэлж шин. Хэл гараад хэрэггүй болдог монгол хэлээр яах юм? Англи хэл сурах нь зүйтэй гэж ярьж байгаа хүмүүртэл байна. Одоо ингэж ярих юм бол монгол үндэстэн чинь мөхөн шүү. Эсвэл одоо баян годомжоор явжсэн чинь нэг хэдэн залуучууд бол хэдэн хүүхдүүд англиар яриад энэ айлтал ингээд. Гол ч монгол хүмүүс биш юм уу гэсэн чинь. Өөрөө бүгдээ зүхтагаал явж байна. Тэгэхээр бол тэр чинь өөрөө хэлээд байвал бас нэг юм анхаарал юм байна. Тийм ээ. Тий. Гадаад хэлийг би өөрөө үзэн яддаггүй. Тэр бол маш чухал. Тэгвэл эхлээд монгол хэл соёл сэтгэлгээгээ сайн сурчаад харь хэлийг сураач. Манай их өвгдөөдсийн алдартай одоо ухаантай одоо манай Эренчин багш энэ бол бага хүүхэд байхдаа л одоо сургуульд их сургуульд орох хүртэл одоо бүрээдээр монгол хэлээ үзсэн гэдэг. Тэгжиж одоо энэ юм хэлээ сайн мэддэг хүн харь хэлийг сурахад бол маш ухаалаг, маш чухал сурдаг шүү дээ. Одоо манай орчуулагчид хүртэл орчуулгын хэл бол бас их муу байна. Энэ эцэг эхчүүд одоо бүх монголчууд хүүхэдтэй хүүхэдтэй бүх хүмүүс хүүхдээ юм уншуулаач. Сонсоод хараад ойлгосон юм чинь бол хүний тархинд муу уудаг байхгүй. Уншсан юм чинь бол эглээд харна, тэгээ бодно, тэгжээж одоо унж нь бол шүү дээ. Тийм учраас юм уншдаг сэтгэлгээнд. Одоо цахим орчин ч гэсэн унших хэрэгтэй шүү дээ. Одоо цахимаар ормон ном энэ юм дотор чинь юм утасны юм дотор чинь байж лээ шүү дээ. Заавал цаасан ном уншихаас гадна сайхан тэр сайхан одоо ном зохиолыг бол ингэ унших хэрэгтэй шүү. Эцэг эхчүүдийн нөлөөлөл яагаад их хэлээ ингэж хариулна вэ? Өөр хүүхдэд яагаад монгол хэл чухал шүү гэдгийг ойлгуулахгүй байгаа юм бол уг нь бол өөрсдийнх нь одоо ингэж олон нийтэд одоо тэр сошиалд өөрсдөө харуулдгаараа бол яг тэр хүүхдүүдтэй их хэл чинь чухал шүү гэж хэлмээр тийм зинааны хүмүүс байгаад байгаа. Гэтэл англи хэл нь чухал, хятад хэл нь чухал гэдгийг түрүүнд тавьчихад байна л да. Улаанбаатар хотын нэрийн голдууд эдсийн мөнгөтэй, төгрөгтэй. За тэгээд одоо энэ манай удирдагчид энэ төр одоо ихэвчлэн хүүхдээ гадагшаа сургуульд явуулна гэдэг л сэтгэлгээтэй болцсон байна шүү дээ. Тэгээ гадагшаа сургуульд явуулаад байхлаар зэрэг бол Монголд бол толгойтой залуучууд алга болчихлоо. Гадагшаа явуулсан одоо маань төр засгаас ч гэсэн дэлхийн топ их сургуулиудад сурах гэж байгаа хүнийг бол ингээд одоо улсын зардлаа сургана гэдэг одоо баахан төрийн сангаас баахан мөнгө өгөөд сургаад тэгээд тэр хүмүүс нь эргэж ирэхгүй шүү дээ. Харин одоо их том сургууль төгсчод Улаанбаатар дээрээ сая төгрөгийн цалин аваад ажилладаг тийм залуу өнөд алга шүү дээ. Тийм учраас бол Монголд ажиллаж байгаа залуучуудынхаа цалин хөсийг их өндөр болгох хэрэгтэй шүү дээ. Одоо ингээ яг хүүхдүүд гэрийн даалгавраа хийж байна. Одоо ингээ амарцсан бааш тэ хүүхдүүд. Гэтэл хөлийн амралтын даалгавар нөгөөд зуны амралтын даалгавар гэдэг нь өгчөж байгаа. Тэгээд гिचээл орж явах ч гэсэн маш их даалгавар өгнө. Багш нар ерэн сайн багш гэж даалгавар өгдөг багшийг хэлэх юм уу? Маш их даалгавар өгдөг багшийг хэлэх үү? Тэгээд даалгавраа хийхгүй болохоор нь тархиун цогтөг. Чих тий одоо энэ дагцруун цогтөг ийм багш нар маш олон байна. Нэр нь ийм кейсүүд маш олон байгаад байгаа учраас би танаас асууж байгаа юм шүү. Гэрийн даалгавар их өгдөг багшийг сайн багш гэх үү? За тэгээ хийгээгүн төлөө бас тэгж цогтөг багшийг сайн багш гэх үү? Даалгаврын хэмжээг бол одоо их өгөх шалтгаалж хүн сайжирна гэж ерөөс байдаггүй. Тэгээ хүүхэд өөрөө шинтэж хийдэг тийм даалгавар өгмөр байна. Түүнээс биш гаднаас тулгаж зайлшгүй одоо багш эргээд шалгахтай бол тэр шалгахтай энэ даалгаврыг бол одоо энэ Япон энтрийн даалгавар юу байна шүү дээ аргачлал байна шүү дээ. Даалгаврыг өгөхдөө
даалгаврын хариутай хамт өгчдөг. За энийг бол чи даалгавраа хийсний дараагаар өөрөө шалгах, өөрийг шалгах. Манайх ч нь бол багш шалгаж байвал даалгавар болдог тийм юм болчиход. Даалгаврыг бол энэ хэмжээ бол өнөөдөр даалгаврын хэмжээ бол ер нь багасгах хэрэгтэй. Ягаад гэвэл хүүхдийн ачаал их байна шүү дээ. Одооны багш нар бол хүнийг даалгавар өгчгаад тэрнийхээ одоо хариуг авахдаа арга хэмжээ авдаг сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Сингапурт бол 2 мэргэжлийг олон нийтийн телевизээр алдаатай юм гэсэн байвал сурталчилгааг хоригддаг. Яагаад гэвэл тэр 2 мэргэжил бол хүний хууль ёсны юм уу хүний юмд бол маш их нөлөөтэй тийм одоо мэргэжил байдаг. Багш цагдаа хоёрыг олон нийтийн телевизээр алдаа гэсэн байвал муу хэлвэл тэр телевиз юуг нь хаадаг гэнэ. Багшийн нэр хүнд бол нэг хүнээс болж юм уу цөөхөн хүнээс болж унах хэсгүй. Тийм учраас тэр хүн алдаа гэвэл хуулийн ёсоор арга хэмжээ авах, нууцаар авах. Тэгээд багш нарт нь бол ийм арга хэмжээ авсан шүү гэдгийг нь бол хэлдэг болохоос биш тэр олон нийтийн мэдээллээр бол тэгж их багш нарын нэр хүндийг бол унгаж бас болохгүй гэдгийг би бас гэлмээр. Сайн багш гэж шавьдаа хурдан гүйцэтгэдэг хүнийг сайн багш гэж боддөө. Эцээ сайн багш болох юм бэ гэхдээ зэрэг бол тэтгэврт гарахынхаа урдаараа сайн багш болдгийг л гэж ингэж хэлсэн. Яг гэвэл насан туршдаа суралцсан. Тэгэхээр сайн багш гэдэг бол одоо бол юунд ажил нөхдөд хүүхдэд бүтээч сэтгэлгээг олгодог. Юм бүтээж чаддаг тийм хүмүүсийг одоо бэлтгэхэд л сайн багш. Түүнээс биш юм чэйжилдэг хүнийг заасан хичээлийн бол одоо яг тэр чигээр нь хариулдаг хүнийг өнөөдөр сайн багш гэж болцсон. Одоо их олон тэрч байтугай одоо Япон энэ чинь бол хүнийг ажилд авахдаа онцтой гэсэн үү ямар экстэйзэн бол ямар нэг онцтой гэсэн үү гэдэг юм биш. Ямар мэрэгчлэр авах гэж нэт тэр хичээлдээ хэрэг зэрэг сурчаасан хардаг болцсон биш. Багш хүн бол хэзээ ч хоцорч болохгүй. Ер нь бол тухайн цаг үеийн хөгжлөөс хоцорч болохгүй. Гэхдээ хоцруулдаг хурдан тэтгэвртэй гарсан дээр шүү дээ. Их юм сурсан хүнийг биш. Сурчсан юм хэрэглээ болгож чаддаг. Юм шинэ үр дүнгийн гаргаж чаддаг тийм хүнийг сайн гэнэ гэдэг шүү дээ. Тэгээ хамгийн гол нь би таныг маш олон дүүнэрээ ноён нуруутай байж, аав шиг байж их сайхан амьдралд нь хүргэсэн хүн гэж би сонссон олон хүнээс. Тэгээд ганцхан ийм сайхан алдартай багшийн хажуугаар амьдралаа их гоё тийм нөмөр нөлөгтэй авч явдаг ийм гоё уул шиг хүн гэж аюулгүй олон хүнээс сонссон учраас ер нь энэ таныг хэлэх дуртай үг юу вэ? Дүүнэртээ сургадаг тэр сургаал юу вэ гэдгээ төгсөх гээд байгаа подкаста. Тэгээд ер нь өнөөдөр энэ их бужигнаантай нийгэмд яаж стрессээ тайлдгөө нэг өөрийнхөө тухай жоох ярьж өгөөч. Би ч одоо өөрийнхөө тухай ярьж чаддаг шүү дээ. Төрсөн газар, унсан газар угаасан ус бол тэр газар минь надад их хайр илтэй гэж боддیں۔ Увс аймгийн Хяргас сумын Хоотолгоо гэдэг нэг тийм орцог толгоон одоо хотгийн дэргэд аав ээж минь хоёр минь намайг анх төрүүлсэн би чинь 11 хүүхдийн 10 хүүхдийн ах. Тэгээд одоо айлын бас одоо хамгийн ахмад очроос бол дүүнэр тагаа яаж харьцах вэ? Дүүнэрээ яаж хүмүүжүүлэх вэ гэдгийг бол одоо бас сайн мэдх юм аа. Тэгээд одоо миний дүүнэр бол нэг одоо овоож оцоос одоо дээштэй дарга марга болчихсон тийм хүн байхгүй. Дандаа эмэгтэйчүүд тэр үе тухайн үед дандаа одоо зөв хүн олоо суучихсан. Аав ээж хоёр минь бол зөв хүмүүжүүлж байгаа ингэж боддог. Би өөрөө болохоор одоо сургууль соёлд одоо сурхаасаа эхлээл бас сурах юмсан гэсэн өөр нэг тийм сонирхолтой байсан. Тэгээд багасаа л шүлэг зохиол, хэл, соёл энийг л зүтгэж явал одоо ингээл энэ сургуульд орсон. Тэгээд одоо 53 жил, 54 жил одоо энэ боловсролын их сургуулийн багш гэдэг энэ сайхан албыг энэ их сайхан эрдэмийн өргөнд одоо ингээд сууж байгаа их баяртай байдیں۔ Нэг хэлсэн үг шүү дээ. Юу хамгийн амархан байвал хүн зөвлөгөөх амархан гэдэг. Юу хамгийн хэцүү вэ гэвэл өөрийгөө таних л хэцүү л гэдэг шүү дээ. Тийм учраас өөрийгөө тань насан туршдаа хүн бүрэн таних гэж байдаг. Тийм учраас хийж байгаа үйл болгоно эргэж харж хүнд ямар хэрэгтэй юм, өөрт ямар ашигтай юм гэдгээ бас бодож ижил ингэж л байгаа. Тэгээд өөрийгөө сайн таньараа л гэж ингэж боддیں۔ Тэгээд хийж байгаа үйл чинь хүнд дандаа тус болж байгаасаа гэж ингэж би өгдөнөртэй загтیں۔ Гэр бүл дээж гисэн нөхөртэй гэсэн үг хэлвэл өөрт нь тус болохоор өөрийг нь өөд татахаар үг хэлээрээ би ер нь одоо хүнийг загнаж ирэн баг үзэг юм шиг. Оюутнууд чинь залуучуудыг загнана гэдэг л байхгүй шүү дээ. Хичээлээ заачаар тэгэл сайн байвал баярлцгаал, муухан байвал
За энийг бол одоо дараа нь би яаж сайжруулах вэ гэж ингэж бодоод тэгэл явсаар байгаа л үдийг хүрсэн. Багш гэдэг бол одоо сайхан мэрэгжлээ. Багшийн мэрэгжлийг бол зөндөө байлдаг. Багш гэдэг бол одоо буйны садан багшаас ингэж бурхныг үтээ иргэдэн шүү дээ. Тэгэхээр бурхны дайтайд мэрэгжил гэж тэрний дайтай амьдралыг авч явах хэрэгтэй гэж боддог. Тэгэл би өөрийгөө бас бурхан гэж бодноо. Аяа. Ягаад гэвэл зэрэг хүнд муу юм гэхгүй байхад. Тэгээд одоо буйны садан багшаас ингэж бурхныг мөрөгтөн сэтгэлийн 3 хорноос ингэж чөтгөрийг битээрээ гэдэг ингэж шуналтай битээ бай. Гэж бас хайргас битээ бай. Ямар альва юмыг бол одоо эсэргүүцэж тийм одоо битээ бай. Гэдэг л одоо ийм сайхан сэтгэлтэй байгаасаа л гэж ингэж боддог. Тэгээд ингээд наснаас ийм толиотой сайхан залуу харагдаад байна шүү дээ. Энэ нь одоо маш стресс багтай эсвэл тэр уурж бухимдгүйтэй холбоотой юм уу? Ер нь юутай холбоотой юм бэ? Ер нь тэр бол төвтэй холбоотой байх л да. Нэгдүгээрт бол би одоо энэ эрүүл байгууллагын ээж аав хоёр мань эрүүл төрүүлж. Эрүүл өсгөж гэж. Тэр чинь бол бас нэг юм байгаа шүү дээ. Уусан газар маань одоо их эрүүл сайхан газар байжээ гэж ингэж боддог. Арх дарс одоо хэрэгэлдэг үү мөргөлдөг үү өнөрөө огт шодлоо хэлж байгаа юм боддог. Одоо хэмжээтэй хэрэглээ шүү. Би бол тэр байтугай тамхиг бол татчихсан. Тамхиг бол тэгээд тэр нь үнэхээр тамхи хортой гэдгийг бол мэдсэн. Тэгээд одоо хаяад одоо бараг 10 жил болж. Шууд хайцсан уу? Айж байж. Шууд хайсан. Ямар нэгэн гадны юм хэрэгэлж юм үтэй хаяад л гэж би боддөө. Би энэ вакцинуудаа ч залуучууд гэлдээ. Хөөе өөрөө дурлал орсон бол тэгээд дургу хүрээд аял та. Түүний оронд л одоо архийн тэрнээс гаргах гэж амтан тэг чиж ин хэрэггүй шүү дээ. Тийм учраас хэрэггүй юмд бол хэрэггүй юм хэрэгэлсэн бол тэр зоригтой хайц сурах хэрэгтэй. Би бол одоо тамхи татахгүй. Тэг хажуугаар тамхи татсан хүн анхудаа зэрэг эвгүй харагддаг шүү дээ. Тэгээ би тийм л байсан байх гэж заримдаа боддоо шүү дээ. Тийм учраас тэгтээ би оюутны дэргэд тамхи татаж үзэв. Тэгээд уурлахгүй байх хэрэгтэй. Ер нь уурлахгүй байх, атаарахгүй байх, хүнийг одоо эдгээр одоо энэ шиг болчих юмсан гэж ингэж хүнд атаарахгүй байх энэ төр бол маш чухал байдаг шүү дээ. Тэг би л өөрөө ямар хэмжээнд байх хэрэгтэй тэрийг хэмждэг. Тийм учраас тэгээд эцэст нь бол би одоо хэлгээд бол эккэл эрдэм соёлын өвгөл үндэсний соёл сэтгэлгээгээ хүн болгон хадгалж яваараа л гэж ингэж захий да. За ингээд ардын багш Сэдвийн өнөр баян багштай талархлаа илэрхийлье. 2025 онд салгисан, гялалтсан амжилт дүүрэн байна гэдэгт одоо бүр итгэлтэй байна. Тэгээд манай подкаст маань урам хайрлагч хэрхэм нэгэн та байгаарай гэсэн юм өрөө. Тийм. Тэгээд та бусдаа, залуучуудаа, үеийнхандаа бүх хүмүүст урам хайрлагч үргэлж байгаарай гэж хүсэн өрөө. Эрүүл инх байгаарай гэж хүсэн өрөө. Ингээд манай подкастын урилга хүлээн авсанд танд талархлаа. Танай хамт олон танай одоо энэ бүх нийтийн одоо энэ соён гээ өргөлөх гэж байгаа нүүс чинь өргөж өдрөг байгаараа Монгол хэл соёл сэтгэлгээгээ өргөлж одоо дээдэлж яваарай гэж та бүхэнд одоо хүсэн өрөө. Танай хамт олонд баярлалаа. Надаас одоо ингээд ярилцлага авсан юм. Бэлтгэлгүй ярьсан юм л жоохон. За баярлалаа. Тэр Эрүүл Баатар шигээ. За хичгээдээ баярлалаа. За баярлалаа.